Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйл заасныг үндэслэн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Жангибел Оросын улбооны улс бүгд найрамдах Солонгос улстай хөтөлбөр нийгэм хамгааллын хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээрийг шинжлэх шаардлагатай талаар улсын их хурлын гишүүн Ганбат гадаад улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн бодит судалгаа мэдээлэл нийгмийн хамгааллын тогтолцоог шинжлэх талаар улсын их хурлын гишүүн Наранбаяр манай улсын иргэд олноор ажиллаж амьдарч байгаа Япон улстай гэрээ хэлэлцээр байгуулах эсэх талаар Монгол улсын их хурлын гишүүн Тэмүүлэн богино хугацаагаар гадаад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар Монгол улсад ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажилгүйдлийн түвшнийг бууруулах ажиллах хүчний асуудал дүн шинжилгээ хийж байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Ганбат гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэдийн гэр бүл хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах талаар улсын их хурлын гишүүн Тэмүүлэн гадаад улс орнуудад ажиллах хүчээ алдахгүй байхад бодлогын түвшинд анхаарах шаардлагатай талаар үг хэлсэн болно. Нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.